Сайн байцгаана уу та бүхэндээ богино эрэгтэй үсэнд буржаар хийм хийх талаар хаалцж байна. Гэхдээ энэ хийм маань онцлогтой байгаа. Учир нь буржгаар биш, маш гоё хөвсгөр гоё том долгион орсон загвартай болдог байгаа. Тэгээд мөн бигүүдээ ашиглахгүй хийдгээрээ давуу талтай байх юм шүү. Эрэгтэй хүмүүс хийм хийхдээ бас илүү буржгаар болохыг хүсдэггүй шүү дээ, тий. Тэгээд энэ хийм нь болохоор гоё буржгаар биш, гоё үсэг хэвтэй болно. Угаалтаас хэсрээд өсчин гоё хоошо хэлбэрт орох хүссэн нэг загвараараа та хэлбэрт оруулаад хиймэж боломжтой байгаа юм шүү. Хамгийн эхлээд та бүхэн хиймийнхаа 1-р бодисыг түрхэх хэрэгтэй. Заавал хэлбэрт орох шаардлагагүйгээр сайн жигэд сайн түрхэж өгвөл болоо. Ойролцоогоор нэг 20-с 25 минут орчим байлгаж өгөөрэй. Үснийхаа бүдүүн нарийн ширхгээс нь тохируулаад та бүхэн хийх ёстой юм шүү. За эхнийхээ бодисыг түрхээд ойролцоогоор 20-с 25 минут болсны дараа сэнсээр сайн хатааж өгөх хэрэгтэй. Тэгээд сайн хатааж өгснийхаа дараа эндүүгээр хэлбэржүүлж байгаа шүү. Бигүүдээ ороохгүйгээр тэгээд ямар хуу загвараар хэлбэржүүлэхээсээ шалтгаалаад юм маань гарч ирнэ. Тэгээд энэ хүм маань хуваалтынхан дагуу хоёр тал руу нь гөр хийлж эндүүгээр хэв гаргасан байгаа. Та бүхэн эндүүгээ мөн температурын хэтэрхий халаахгүйгээр дунд галаар тааруулж өгөөрэй. Бас хэтэрхий халуун дээр нь барих юм бол үснийхээ үзүүрийг гэмтэх магадлалтай байдаг шүү. За тэгээд хүссэн хэлбэрт нь хувааж бага нэмгэн нарийн хувааж эндүүдэд бүр хийлэн хийв оруулсныхаа дараа та бүхэн хиймнийхаа 2-р бодисыг шүршиж хэрэглэх хэрэгтэй. Учир нь хивийг алдуулахгүй тулд жигдрийн сайн шүршиж хиймнийхээ бодисыг түрхэж өгөөрэй. Тэгээд ойролцоогоор мөн 25-аас 30 минут үснийхээ бүдүүн нарийн ширхгээс нь шалтгаалгаж байлгаал та бүхний хийм нь бэлэн болсон гэсэн үг ээ. Тэгээд сайтарцайлж угаагаад хатахад л таны ус ер нь өөрөө ингээд гадны аясаар гоё хэлбэрт орно гэсэн үг шүү. Тэгээд яг энэ хийм маань бас маш их шалчиiдэг үстэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст айгүй гоё тохирдог. Үсний угийг маш гоё сайн хөвсгөлгөж өгдөг байгаа. Тэгээд та бүхэнд бичлэг таалагдах юм бол YouTube сүгт маань subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.